Бүх зүйл Бурханаас эхлэлтэй. Америкийн нэгдсэн улсын Вашингтон ДС хот дахь Энэрл Христийн Монгол чуулган зорилгоор удирдуулсан амьдрал номыг албан ёсны эрхтэйгээр монгол хэлэнд хөрвүүлэн та бүхэнд хүргэж байна. Эхний 7 бүлэг бол ер нь юун тухай өгүүлж байгаа вэ гэвэл Бурхны нүдээр харвал хүний амьдрал гэж юу юм бэ гэдгийг ер нь бол тайлбарлаж байгаа. Өөрөөр хэлбэл бид нар одоо ингээд хүний нүдээр бол тийм ээ одоо миний бодлоор бол амьдрал гэдэг ийм юм аа гэж хүмүүс бид нар дандаа өөрийнхөө өнцгөөс амьдралыг харж ойлгодог. Тэгвэл яг Бурхныг биднийг бүтээгч Бурхны үүднээс харвал ер нь хүний амьдрал гэдэг юу юм бэ гэдгийг эхний 7 бүлэгт ерөнхийдөө тайлбарлаж байгаа. Тэгээ бид нар нэгдүгээр өдөр дээр бид нар юу гэж үздсэн бэ гэвэл та одоо энэ ертөнцид төрөө таны амьдрал бол ерөөсөө танд зориулагдаагүй юм аа. Ингэж үздсэн байгаа тийм ээ. Өөрөөр хэлбэл танд өгөгдсөн энэ амьдрал бол ерөөсөө л таны юм биш ээ. Танд өгөгдсөн юм биш. Энэ бол ерөөсөө таны ганцхан өөрөө хэрэгэлдэг зүйл биш. Энэ бол Бурхан таныг бүтээсэн, Бурхан өөрөө хэрэглэхийн тулд танд энэ амьдралыг өгсөн юм аа гэж бид нар нэгдүгээр өдөр дээр үзсэн. Өнөөдөр хоёрдугаар өдөр таны энэ дэлхийд мэндэлсэн нь санамсаргүй зүйл биш ээ. Исая номын 44-ийн 2 би бол чамайг бүтээгч чи төрхөөсөө ч өмнө миний халамжинд байсан гэж өгүүлсэн. Альберт Эйнштейн хэлэхдээ Бурхан шоох аяж тоглодгоо гэсэн. Та санамсаргүй тохиолдлоор төрөөгүй. Таны энэ дэлхийд мэндэлсэн нь ямар нэг алдаа эсвэл азгүй тохиолдол биш бөгөөд байгалийн санамсаргүй үзэгдэлч биш юм аа. Таны эцэг их таныг төрүүлэхийг төлөвлөөгүй байж болох ч харин Бурхан төлөвлөсөн. Таны төрөлт Бурханы хувьд гинтийн явдал огт биш байсан төдийгүй тэр таныг энэ дэлхийд мэдлэхийг хүлээж байсан. Эцэг их тань хоорондоо учирч эхийн хөвлөд бүрэлдэхээс тань хавьгүй өмнө та Бурханы оюун санаанд бүрэлдсэн байсан ба тэр таны тухай анхлан бодсон. Таны өнөөдөр энэ ертөнцид амьсгалж байгаа тань хувь тавилан, боломж, аз эсвэл санамсаргүй тохиолдол биш харин Бурхан таныг бүтээхийг хүссэн учраас л та амьд байгаа билээ. Библиэд Дуулал номын 138:8-д эзэн надад зориулсан зорилгоо биелүүлэх болно гэж өгүүлсэн байна. Тэгэхээр бид нар саяны одоо уншсан хэсгээс юу гэж харж байна гэвэл та бид нар ерөөсөө санамсаргүйгээр энэ ертөнцид ирээгүй тийм ээ. Бурхан таныг энэ ертөнцид авчрахыг хүссэн учраас та энэ ертөнцид амьдарч байгаа. Та эхийн хөвлөд бүрэлдэхээс өмнө төрүүлээд Бурхан таны тухай бодож таныг төлөвлөсөн учраас та энэ ертөнцид мэндэлсэн гэж хэлж. Тэгээ бид нар энэ ертөнцид энэ олон биллион хүний дотор амьдраад явах олонтоо бид нар ингээд за ер нь одоо ингээд би ер нь яах гэж төрсөн. Ер нь одоо миний энэ ертөнцид би ер нь байсан ч байгаа ялгаа байгаа мó байхгүй ч ялгаа байхгүй биш үү. Би ер нь одоо энэ ертөнцид ер нь амьдраад хүн байгаад тэгснэрээ хүнд хэрэгтэй юм гэж мэдрэх хүүц тийм өдрүүд тохиолддог. Тийм ээ ганцаард нь одоо хайртай хүмүүс чинь таныг орхиж явна эсвэл таны амьдралд хагацл тохиолдно. Тэг хүн өөрөө ирэхгүй би ер нь энэ ертөнцид байсан ч ялгаатай юм уу дөө байхгүй ч байсан ялгаатай юм уу ер нь би хүнд хэрэгтэй юм гэж мэдрэх ийм өдрүүд харамсалтай нь бидний амьдралд тохиолддгоо. Тэгвэл бид нар тэр одоо танд төрж байгаа мэдрэмж биш харин Бурханы үнний дагуу бид өөрсдийгөө харах хэрэгтэй юм аа. Тэгэхээр өөрөөр хэлбэл Бурхан энэ ертөнцийг бүтээгээд таныг энэ ертөнцид авчрахаар төлөвлөсөн. Гэхдээ бүр энэ ертөнцийн суурийг тавихаас өмнө таныг энэ ертөнцид авчрахаар Бурхан төлөвлөсөн байсан гэсэн. Тэгээд та өнөөдөр энэ ертөнцид төрөөд амьдраад явж байгаа чинь хэрв одоо магадгүй эцэг их чинь тийм ээ таныг төлөвлөөгүй санамсаргүйгээр жирэмслээд одоо төрүүлсэн гэж ярьдаг тийм ээ одоо ийм тохиолдол байдаг тийм ээ магадгүй үнэхээр эцэг их чинь төлөвлөөгүй байхад нь санамсаргүй жирэмсэн болоод тэгээд одоо яаж ч болохгүй гаргаад ингээд тэгэд ингэж сонсож байгаа хүний хувьд бол тийм ээ би ерөөсөө энэ ертөнцид ингээд санамсаргүй ингээд тохиолдлоор төрсэн юм шиг мэдрэмж төрдөг. Тэгээ магадгүй эцэг эхийн чинь хувьд тийм байсан байж болно. Гэсэн ч Бурхан бол Бурханы хувьд бол тийм биш юм аа. Таны тэр эцэг их чинь санамсаргүйгээр таныг олоод төрүүлсэн гэж бодож байгаа чинь
Эцэг эхий чинь хувьд санамсаргүй болохоос биш Бурхны хувьд санамсаргүй биш. Тэгэхээр Бурхан энэ ертөнцийг бүтээхийн суурийг тавихаас өмнө тэдэн онд таныг төрүүлнэ гэдгийг өөрөө төрүүлээд төлөвлөсөн учраас та өнөөдөр энэ ертөнцид оршин байгаамаа гэж хэлж. Бурхан таны үндэс угсаа, арсны өнгө, үс болон бусад зүйлсийг зориуд сонгосон ба таны биеийн хэсэг бүрийг тэр наривчлан бүтээсэн. Тэр таны биеийг ямар байлгах гэж хүссэн түүгээрээ цорын ганц хувь бүтээжээ. Мөн таны төрлөх авяас чадвар, зан төрх тань өвөрмөц байдлыг тэрл тодорхойлсон байна. Библиэд Дуулал 139:15 дээр та намайг дотн гаднаггүй, биений минь ясны сэрхэг бүрийг мэднэ. Та намайг хэсэг бүрээр хэрхэн бүтээгдсэнийг тодорхой мэдэх ба намайг юу ч үгүйгээс бодит болгон сийлсэн гэж бичжээ. За одоо таныг эрэгтэй юм уу эмэгтэй хүн болгож төрүүлнэ гэдэг бол таны эцэг эхийн сонголт хизээч байгаагүй. Энэ бол Бурхан таныг сонгосон. Та биднийг монгол хүн болгож бүтээхийг ч Бурхан сонгосон. Таныг хідэн онд төрөөд хідэн онд нас барахыг чинь ч гэсэн Бурхан тогтоосон гэсэн. Бурхан таныг яг тэдэн онд тийм эцэг эхтэр, ийм гэр бүлд, ийм цаг үед, ийм газар төрүүлнэ гэдгийг Бурхан сонгоцсон гэж өгүүлж байна. Нэг ч зүйл санамсаргүй биш. Та өөрийгөө хараад би арай жоохон өндөр байх минь ялаа, арай намхан байх минь ялаа. Уучлаарай. Тийм сонголт биднэрт өгөгдөөг. Та хэр зэрэг өндөр байх юм, таны царай зүс ямар байх юм. Энэ бүгдийг Бурхан сонгосон гэсэн. Бурхан таныг цорын ганц хувь байхаар л бүтээсэн. Та бол Бурханы гараар бүтээгдсэн. Цорын ганц хувь бүтээгдэхүүн гэсэн. Цаашдаа энэ номон дээр үзэж байхад тэгж байгаа. Та өөрийгөө би илүү өндөр байх минь ялаа, илүү царайлаг байх минь ялаа, нүд минь хамар минь ийм байсан ч болоосоо гэж бодох бүрдээ таныг ийм болгож бүтээсэн Бурханы бүтээлийг та голж байна гэсэн үг гэж өгүүлж байгаа. Мөн таны төрлөх авяас чадвар, зан төрхийн тань өвөрмөц байдлыг тэр тодорхойлсон байна. Хүн болгон өөр. Зарим хүмүүс их нээлттэй байна. Зарим хүмүүс их яриа байна, зарим хүн дууга байна. Зарим хүмүүс олон хүнтэй зэрэг харилцаж чаддаг. Зарим хүн төрөлхийн яаруу зам байна, зарим хүн төрөлхийн тайван байна. Зарим хүн төрөлхөөсөө их тийм аз жаргалтай баяр хөөртэй хүн байдаг. Зарим хүн угаасаа тийм аливаад маш болгоомжтой ханддаг хүн байна. Зарим хүн айгүй тогтворгүй зантай ч хүн байна. Зарим хүн ерөөсө хад чулуу мэд тогтвортой ч хүн байна. Тэгвэл энэ зан чанаруудын нэг нь ч санамсаргүйгээр хийгдэг. Бурхан таныг тийм байхаар бүтээсэн гэсэн үг. Орчин үеийн шинжлэх ухаан юу гэж баталдаг вэ гэвэл би төрөхдөө ээжийн тал, аавын талаас тэгээ өвөө эмээ аваг ах нагц их хэн байдин тийм ээ ингээд энэ бүх талаас талын хүмүүстэй төстэй 200 орчим төрлөх зан чанарыг би авч төрдөг гэдэг. Манай нэг ахын хүүхдийг хэлж байгаа байхгүй. Яг манай автаа адилхан гэж. Явж байгаа, алхаж байгаа, тэр гаргаж байгаа зан, дугарч байгаа хүртэл адилхан гэж ярьж. Тэр Бурхан намайг энэ эцэг эхээс төрүүлэхийг сонгохдоо тэр эцэг эхийн генэнд байгаа, тэр удамд байгаа, тэр зан чанаруудаас тэр адилхан төрхөөс авч Бурхан надад өгч төрүүлдэг гэсэн үг. Миний гаднаасаа харагдах төрх, надад төрлөхөөс өгөгдсөн зан, төрх, бас авяас, чадвар энэ бүгдийг зөвхөн Бурхан тодорхойлдог гэж өгүүлж байна. Бурхан таныг зорилгын төлөө бүтээсэн учраас хизээ төрх, хэр зэрэг удаан амьдрахыг танд шийдсэн байдаг. Тэрээр таны амьдралын өдрүүдийг урдчлан төлөвлөж, төрх хийгээд өөхөх цагийг танд тодорхой сонгосон. Библиэд Дуулал 139:16 та намайг мэдлэхээс ч өмнө харж амьсгалж эхлэхээс минь урдж амьдралын минь өдөр бүрийг төлөвлөсөн. Таны номонд амьдралын минь өдөр бүр бичигдсэн байдаг гэж. Бурхан таныг хаана төрөх, өөрийнх нь зорилгын төлөө хаана амьдрахыг ч урдаас төлөвлөсөн. Таны үндэс угсаа гарал үүсэлж тохиолдлох биш бөгөөд Бурхан юу ч санаандгүй бүтээдэггүй билээ. Тэрээр бүгдийг өөрийн зорилгын дагуу төлөвлөдөг. Библиэд Үйлс номын 17:26 тэрээр нэг хүнээс үндэстэн бүрийг бөө болгож тэднийг хаана ямар хугацаанд амьдрахыг ч тодорхойлсон хэмээсэн. Таны амьдрал санамсаргүй зүйл нэгэхэн ч үгүй бөгөөд
бүгд зорилгын төлөө билээ гэж. Бурхан та бидний төрөх өдрийг бас энэ ертөнцөөс явах өдрийг Бурхан л тогтоод. Бид нар ингээд эргэн тойрныхоо хүмүүсийн амьдралд үхэл тохиолдоход хараад арай эрт нас орчлаа. Арай л одоо ингэсэн болов амьд үлдэх байсан болов, тэгсэн болов ийм зүйл болохгүй байсан болов гэж бид нар бодохдаг. Ямар ч тохиолдлоор тохиолдсон байлаа гэсэн. Энэ бол Бурханы тогтоосон өдөр учраас тэр хүн энэ ертөнцөөс явсан гэсэн. Хүний нүдээр харуул маш санамсаргүй үйл явдал болж байгаа мэт. Гэвч яг үнэндээ бол тэр бол Бурханы тогтоосон өдөр учраас л явж байгаа. Нэг настай хүүхэд, нэг сартай хүүхэд, 10 настай хүүхэд энэ ертөнцөөс явсан ч гэсэн Бурхан тэр хүүхдэд тэр хүнд тийм л амьдрах хугацаа өгсөн учраас л энэ ертөнцөөс явжээ гэж бид нар ойлгох. Одоо миний төрсөн ахын хүүн те 40 хэдхэнтэй залуу санамсаргүй байдлаар одоо ингээ шалтгаан нь санамсаргүй байдлаар ингээ нас орсон. Тэгээд бид нар ялангуяа ингээ залуу хүн гинтийн байдлаар өнгөрөхөд бид нар үнэхээр гашууддаг тийм ээ. Тэгээд олонтоо бид нар ингээд юунаас болов яач юу ингэсэн бол болох байж ингэсэн бол амьд байх байсансан гэж бид нар зөндөө ингэж боддог, гашууддаг. Гэхдээ нэг зүйл бол тодорхой. Бид нар Христэд итгэгч хүмүүс бид нар юу гэж хардаг вэ гэвэл энэ бол Бурханы энэ хүнд өгсөн л амьдрах хугацаа л ийм л байж. Тэр хугацаандаа л явсан. Ялангуяа Кристиан одоо ийм сэтгэлгээтэй үндэснүүд юу гэж ярьдаг вэ гэвэл хүнийг нас барахад энэ хүн одоо илүү сайхан газар байгаа гэж хэлдэг. Нас барсан хүнийг бид нар ч гэсэн өнөөдөр Христэд итгээд явахдаа юу гэж итгэдэг гэвэл би ямар ч хугацаанд амьд явсан гэсэн. Би ямар ч байдлаар энэ ертөнцөөс явлаа гэсэн. Миний маргааш очих газар илүү сайхан газар байх юм аа. Би Тэнгэрийн улсад очино. Би Бурханы хажууд очино. Тэр бол миний бүр очихыг хүсэхээр газар гэдэгт бид нар итгэдэг. Энэ итгэлийн төлөө бид нар амьдардаг. Энэ итгэлээр бид нар өөрсдийгөө зоригжуулж, энэ итгэлээр бид нар урам авч амьдардаг. Тэгэхээр Библиэд үүнийг тодорхой өгүүлсэн. Бурхан таны амьдралын өдрүүдийг урдчлан төлөвлөж, төрөх хийгээд үхэх цагийг таньж тодорхой сонгосон. Дуулал 130-16-д та намайг мэдлэхээс ч өмнө харж амьсгалж эхлэхээс минь уртж амьдралын минь өдөр бүрийг төлөвлөсөн. Таны номонд амьдралын минь өдөр бүр бичигдсэн байдаг. Таны амьдралд эмгэнэлтэй, таны амьдралд хүнд өдрүүд, хүнд ачаа оногдох өдрүүд зөндөө байна. Таны амьдралд тохиолж байгаа нэг ч үйл явдлыг Бурхан мэдэхгүйгээр таны амьдралд тохиолдод. Миний амьдралд тохиолж байгаа хүнд асуудал, хүнд байдал миний буруу алдаанаас болж тохиолдол байна. Би өөрөө буруу алдаа гаргаад, би буруу шийдвэр гаргаад, одоо өөрийн мунхаг замдаа хөтлөгдөөд, буруу алхам хийгээд би өөрийнхөө амьдралд хүнд асуудал авчрах өдрүүд байна. Хүнээс болоод миний амьдралд тийм зүйл тохиолдох өдрүүд ч их байна. Юунаас ч боллоо гэсэн, хинээс ч болсон байсан миний амьдралд тохиолдож байгаа тэр хүнд зүйлсүүд, асуудлуудыг Бурхан бүгдийг харж мэдэж байдаг. Тэгэд Бурхан тэр тохиолдож байгаа хүнд зүйлсүүдээс сайнны үржимсийг гаргахын төлөө тэр бүгдийг хэрэгэлдэг. Миний алдаагч, хүний миний амьдралд авчирч тарьсан гайхч гэсэн Бурхан хэрэгэлдэг. Хэрвээ бид нар тэр асуудлуудыг Бурханы гарт өгвөл Бурхан тэндээс заавал сайнны үржимсийг ургуулна. Би одоо өнгөрсөн бүх амьдралыг эргээд харахад одоо хэцүү өдрүүд зөндөө байсан. Ер нь хэцүү, асуудалтай, мухардсан, одоо би ер нь яана тэнгэр хол газар хатуу өдрүүд зөндөө л тохиолддог. Хүний л амьдрал шүү дээ. Та нарын амьдрал ч гэсэн тийм өдрүүд зөндөө тохиолдож байгаа. Тэгээ тохиолдлоо ч гэсэн тухайн үедээ хичнээн хэцүү байлаа ч гэсэн хожим эргээд харахад тэр хэцүү юм болгоноос сайнны үр жимс гарсан байдаг. Тэр хэцүү өдрүүдээс би ухаарл ойлгоцыг авсан байдаг. Хэцүү өдрүүдээс би илүү хүчтэй зоригтой болж босч ирсэн байдаг. Миний амьдрал тохиолдсон зовлон миний зүрх сэтгэлийг зөөлрүүлдэг. Миний амьдрал тохиолдсон гачигдал талархалтай болгодог. Миний амьдралд тохиолдсон хагцал, гуниг, бусдын зовлон ойлгодог. Бусдын төлөө нулимс унгаах тийм зөөлөн зүрх сэтгэлийг биднэрт өгдөг. Бидний амьдралд тохиолдох нэг ч зүйл Бурхан хэрэглэхгүйгээр өнгөрөөдөг. Таныг хаана амьдрахыг ч Бурхан өнөөдөр төлөвлөсөн гэж. Өнөөдөр
нэлээд олон хүмүүс нь дэлгэцэн дээр хүмүүс нэлээд олон гадаадд амьдарч. Тэгээ бид нар бодохдоо би азтай да эсвэл би одоо ингээд нэг юм миний виз гараад ингээд ирсэн энд би ирээд ингээд амьдарч байгаа л гэж бид нар бодож байгаа. Зарим нь үнэхээр одоо харалтсан визгүй ч хүн байгаа. Түүнийг ч гэсэн бурхан мэдж байгаа. Бурхан нэг ч зүйлийг харахгүй өнгөрөөдөг. Бурхан биднийг энэ газар авчирсан. Бурхан биднийг энэ газар амьдруулж байгаа нь санамсаргүй биш. Таны амьдралд санамсаргүй зүйл нэгэхэн ч үгүй бөгөөд. Бүгд зорилгын төлөө бил. Хамгийн гайхамшигтай нь Бурхан таныг яаж төрөхийг танд шийдсэн. Эцэг эхтэн хэн байх, нөхцөл байдал ямар байхаас үл хамааран Бурхан таныг бүтээхээр төлөвлөсөн. Таны эцэг их сайн, муу, эсвэл хайхрамжгүй ямар байх нь хамаагүй. Тэдгээр хоёр хүн түүний төлөвлөсөн цорын ганц хувь таныг бүрдүүлэх генетикийн яг зөв холцыг эзэмшиж байгааг Бурхан мэдэж байсан. Тэр хоёр хүнд л таныг бүтээхдээ Бурханы хэрэглэхийг хүссэн ДНА удамшлын мэдээлэл байсан. Хүн болгон яг ижил тооны ДНА байдаг. Тэгээд эцэг их хоёр одоо таныг олоход тэр эцэг эхийн ДНА маш олон хувилбараар хоорондоо нийлж байгаа хувилбар болгоноос нь одоо ингээд яг одоо над шиг царайтай хүн төрөх, яг над шиг төрхтэй, над шиг ийм төрлөхөөс царай зүс өндөр наам үсний өнгө одоо тэр үтгэл миний үс хизээ халзархан ч гэсэн Бурханы л гарт байдаг гэсэн үг. Энэ бүгдийг яг аль маягаар тэр эцэг эхийн тэр ДНА-г ямар маягаар холбол яг над шиг хүн төрөх вэ гэдгийг Бурхан шийддэг гэсэн. Одоо энэ дэр сая бид нар өгүүлж штэ. Таны хизээ төрөх, хизээ нас барахыг Бурхан Бурхан тогтооцсон байдаг гэж. Бид нар өнөөдөр одоо ингээл айгүйх эрүүл хоолн дасгал одоо гимнастик хийх хэрэгтэй гэд үүгээрээ бид нар ихэнхдээ өнөөдөр юу гэж одоо ингээд өнөөдрийн нийгэмд юу гэж яриад байдаг бол та ингүүл урт наслнаа, та тэгвэл насаа уртсагнаа, насыг уртсах нь богиносох нь гэсэн ойлгож байхгүй. Магадгүй та одоо архичин байлаа гэд одоо бид нар ингээ хараад байна. Архи уусаар байгаад өвдөд үхчлээ гэж бид нар хэлэх гээд байдаг. Архи уугаад байсан чиг эрүүл хоол идээд байсан чиг Бурханы тогтоосон цагт л нас барна. Тэгвэл тэр одоо дасгал хийх, эрүүл хоол идэх нь юунд ашигтай юм? Бурхан надад ямар хугацаанд өгсөн одоо надад тийм ээ 70 нас хүртэл амьдрал өгсөн байлаа гэж одоо. Хэрвээ би буруу амьдрал одоо архи дар суугаад одоо ингээд замбраагүй амьдрал би 70 нас хүртэлх амьдралаа өвчний үр байжгаад хүрэх боломжтой. Эрүүл хоол идээд дасгал сургууль хийгээд би 70 нас хүртлээр эрүүл сайхан сэвэлцэж эрүүл саруул явж байгаа тэр 70 насаа наслах боломжтой. Бидний өнөөдөр эрүүл хоол, эрүүл мэндэд анхаарч байгаа мөн одоо ингэж дасгал сургууль хийж байгаа маань бидний амьдралыг уртсах гэдэг юм биш. Өөр тэр өгөгдсөн амьдрал би өвчний үр байж тэр насаа наслах боломж байна. Эрүүл саруул байгаа тэр насаа наслах боломж байна. Ийм л сонголт байна. Хүмүүсийн өнөөдөр энэ нийгэмд энэ цаг үед хилээд байгаа шиг тийм ээ. Эрүүл хооллоод л эрүүл сайхан дасгал сургууль гэдэг бол илүү урт наснаа гэж бид нар насаа уртсгдсан биш ээ. Энэ бол хүний бурхан болж тоглох гэж байгаа нэг хэлбэр юм аа. Сүмийн нэг ихчтэй бас яг энэ талаар нэг удаа яриа. Тэгээ би тэгээд одоо бас жоо эрүүл хооллохлоор бас жоо нөлөөлөх байлгүй дээ гэд маргаад болохгүй байхгүй. Тэгээ би интернетээс ингээд ийм зураг болоод нэг энтхэн хүний зураг байгаа байхгүй. Ерөөсө насаараа усанд ороогүй гинэ. Тэгээ ерөөсө дан хогон дээр амьдэрсэн гинэ. Орон гэргүй хүн гинэ. Тэгээ ерөөсө өдрийн хідэн тамхиж татдгийн тэгээ ерөөсө бүр ингээд гачин заваа хүний зураг байгаа байхгүй юу. Тэгэд юу гэж хэлж яах гэхээр энэ хүн ингэж амьдраа 90-хэд наслсан гэж байгаа байхгүй. Тэгээ би юулсан баг. Хардаа эрүүл хоол ус мосонд ороод цэвэрхэн байгаад л одоо архи тамхи хэрэглэхгүй байхлаар урт наслаад энэ хүн бүх хогийг хэрэглээд 90-хэд насаад насалж байна. Яагаад гэвэл бурхан түүнийг тогтоодог. Энэ эрүүл хоол идээд дасгал сургууль хийгээд амьдралаа уртсах нь гэдэг бол хүмүүс бидний өөрсдийнхөө амьдралыг жолооддог байх гэсэн бидний өөрсдөө бурхан байх гэсэн хүсэл дээрээс л үндэслэж гарч ирж. Таны төрөх нас барах өдрийг бурхан л тогтоосон. Ямар байдлаар төрөхий чинь санамсаргүй байдлаар төрн. Тэр үедгээл октод жоохон байхдаа хүчндүүлээ жирэмсэн болоод төрчихсөн хүүхэд ч байдаг. Энэ бол хүний нүгэл одоо айгүй буруу муухай зүйлээс ч гэсэн энэ хүүхэд төрж ийн. Үнийг ч гэсэн тэр хүүхдийн төрхийг бурхан төлөвлөсөн гэсэн үг. Магадгүй хүчнэлтийн бурхан төлөвлөөгүй байж болно. Гэхдээ энэ хоёр хүнээс ийм хүүхэд төрүүлнэ гэдгийг бурхан сонгосон л гэсэн үг. Эцэг их өнөөдөр одоо ингээд одоо миний эцэг их хоёрын
ДНХ-гээс тийм ээ. За одоо би ээж аваарх нь 27 25-та багт нь төрсөн. Тэгэхээр одоо 27 25-та үеийн одоо миний эцэг эхийн ДНХ-гээс тэр хоёр ДНХ-гээс хүүхэд ямар одоо төрөх хүүхдийн хувилбар гэхэд 500,000 орчим биллион хувилбар байдаг гэж байгаа. Өөрөөр хэлбэл бүр замбраагүй олон хувилбар. Одоо яг Ганзүрэг гэдэг хүн төрөх хувилбар бол ерөөсөө бүр замбраагүй олон хувилбар байгаа. Тэрнээс яг намайг төрүүлэх хувилбарыг бурхан сонгодог гэсэн үг. Яг ийм царай зүстэй тийм ээ. Одоо ингээ миний хамар том манай найз нарын ерөөсөө одоо намайг ер нь насаараа одоо ингээ намайг тэргүүр дог тохуу хийдэг дээр ингээл нэг видео кол хийжсэн ч ороод ирсэн. Чи ястаа хамар чинь ингээл ороод ирэх юм аа гэл тий. Бурхан намайг ингэж бүтээсэн. Хүнд сайхан харагдаж бол муухай харагдаж болно. Гэхдээ энэ бол бурханы надад өгсөн хамар. Ийм байдлаар төрнө гэдгийг зөвхөн бурхан л сонгодог гэсэн үг. Миний өндөр нам, царай зүс, арсны өнгө, ямар эцэг ихтэй байх, ямар цагт төрөх, ямар төрөлхийн зан чанартай байх, төрөлхийн ямар авиас бэлэгтэй байх. Тэрнээс цаашлаад сая энэ дөр өгүүлж штэ. Чамайг төрхөөс өмнө амьдралыг чи өдөр бүр тэмдэглэгдсэн гэж. Өөрөөр хэлбэл бурхан миний амьдралд намайг ямар зовлон үүрэх юм, ямар ачаа үүрэх юм, ямар сайхан зүйлс надад тохиолдох юм. Тэр бүгдийг бурхан бас мэддэг гэсэн үг. Миний амьдрал тохиолдох сайхан зүйлс чиг, хэцүү зүйлс чиг намайг яг бурханы хүслийн дагуу хэлбэршүүлдэг. Бид нар олонтоо хүний хүсэл бол ямар байдаг вэ гэвэл тийм ээ. Бид нар ерөөсөө ингэж боддог. Ерөөсөө л асуудалгүй, зовлонгүй, бэрхшээлгүй л амьдрах бол хамгийн сайхан амьдрал гэж боддог. Миний амьдралд асуудал тохиолдвол бэрхшээл тулгараад зовлон учраад байх юм бол нэг юм буруу байна гэж бид нар бодох гээд байдаг. Үгүй ээ. Харин ч бидний амар тайван сайхан өдрүүд нь биш, бүтэлтэй байх өдрүүд биш, хэцүү өдрүүд л биднийг өөрчилдөг. Хүнийг яаж тамирчин болдё? Хүн одоо өдөр болгон босоод дасгал сургууль хийгээ гүүгээд нэг өсөндө хүн харах юм бол бие зовоод 60-ыг гэвэл ерөөсөө диван дээр л хэвтэж яхад болоо шүү дээ. Диван дээр зурагт үзэл пив уугаал хэвтээд. Тэр чин гарч гимнастик хийж дасгал сургууль хийж байгаагаас хамаагүй амар амьдрал шүү дээ. Гэтэл тэр дасгал сургууль хийж гимнастик хийж биендээ өгж байгаа ачаалал таны хүч чадалтай тамирчин хүний хийж болох хүрч болох бүх оргилд хүрэх чадварыг тэр л зүйл өгдөг. Яг түүнтэй ижилхэн бидний амьдрал тохиолдож байгаа зовлон бэрхшээлүүд биднийг илүү хүчтэй хүн болгох. Тайван цаг сул дорой хүмүүсийг бий болгодог гэсэн үг байдаг. Хүнд цаг хүчрхэг хүмүүсийг бий болгодог гэсэн. Өнөөдөр Америкууд тэгж ярьдаг. Бид нар сүүлийн 2 одоо үеийн хүүхдүүд болвол ерөөсөө зовлон үдсэнгүй, бэрхшээл туулсангүй. Тэгэд өнөөдрийн одоо сүүлийн 2 үеийн хүүхдүүд бол эвдэрч гисэн сул дорой хүүхдүүд болж хувирч байна гэж. Гараад ажил хийж мөнгө олж одоо энэ амьдралын төлөө тэмцэе гэхээсээ илүү зүгээр л тайван одоо гараад юм олж иддэг, дэлгүүр хийсдэг энэ бүх тийм одоо буруу юу гэдэг нь амар тайван зуршлуудыг л бид манай хүүхдүүд суралцж байгаа. Бид тэрийг өөрийнхөө хүүхдүүдээс ч хардаг. Тэгээд Америкууд өнөөдөр юу гэж хэлж байгаа нэхлээр бидний сүүлийн 2 үеийнхнээс ерөөсөө ажил хийдэг хүн олдохгүй байна. Бизнес эрхэлдэг хүмүүс ч алга боллоо. Яагаад вэ? Бид нар хитрхи удаан баян тарган цатгалан хангалуун элдв асуудал бэрхшээлгүй амьдарч ирлээ. Тэгээ олон хүмүүс өнөөдрийн цаг үед ер нь одоо дахиад хүнд үе тохиолдох юм шиг байна. Ер нь ойрын хэдэн жил янз бүрийн хямрал тийм ээ асуудлууд зөндөө гарч ирэх байхаа гэж ярьж байгаа. Яагаад гэвэл хэцүү үйл хүчрхэг хүмүүсийг бий болгодог. Тайван хангалуун үе сул дорой хүмүүсийг бий болгодог. Тэгээ өнөөдөр Америкчууд сүүлийн 2 үеийг хараад юу гэж нэвэл энэ бол сул дорой тэг эвдэрчихсэн ийм одоо нэг хангалуун байдал дасчихсан ийм үе гараад ирлээ гэж харж байна тийм ээ. Зөвч байж болно, бурууч байж болно. Бид нар ингээд дотор нь амьдраад явахтал харах ба. Бид нар амьдрал болгонд цаг үе болгоныг бодохдоо дандаа сайхан үе ирж байгаа гэж боддог. Үгүй уучлаарай дандаа сайхан үе хизээч ирдэггүй. Хэцүү бэрхшээлтэй үе ирдэг. Хэцүү бэрхшээлтэй үе нь ч бас сайн юм а. Тэгэхээр хэлж байна. Бурхан хизээч юу ч санамсаргүйгээр хийдэггүй бөгөөд тэрээр огт алдаа гаргадаггүй. Түүнийг бүтээсэн бүхий л зүйлд учир зориг байдаг. Ургамал амтэн нэг бүр бурхнаар төлөвлөгдөн бүтээгдсэний адил хүн нэг бүрийгч
тодорхой зорилгын дагуу бүтээсэн гэж. Цааш нь Бурхан таныг бүтээх болсон шалтгаан нь түүний хайр билээ. Библиэд Эфес 1:4-т дэлхийн суурийг тавихаасаа ч өмнө тэрээр биднийг сэтгэлдээ агуулж өөрийн хайрын гол төв болгосон гэсэн. Бурхан дэлхийг бүтээхээс ч өмнө таныг бодож байсан байна. Тэр ч бүхэл тэр энэ дэлхийг бидэнд зориулж хүн төрлөختөн амьдарч болох үуч орчин болгон бүтээсэн. Бид бол түүний хайрын гол төв, түүний бүтээлүүдийн хамгийн чухал нь бүтээл нь билээ. Библиэд Яаков номын 1:18 түүний бүтээсэн бүтээлүүдээс хамгийн чухал нь бид байхын тулд Бурхан үнний үгээр дамжуулан бидэнд амьдрал бэлгэлсэн хэмээсэн. Бурхан танд ийм их хайртай. Та түүний хувьд асар үнцэнтэй билээ. Бурхан эмх замбраагүй нэгэн биш бөгөөд тэр бүх зүйлийг маш нарийн төлөвлөдөг. Физикч, биологч болон бусад эрдэмтэд орчлон ертөнцийг судлах тусам энэ нь бидний оршин байхад онцгой тохирсон. Дэлхийн ертөнцийн хүндрэлтэн амьдрахад зориулж захиалсан мэт яв цав тохирсон өөрмөц нарийн тогтцтой болохыг улам сайн ойлгож мэдэж байна. Шинэ Зеландын Отагогийн их сургуулийн генетик молекулын эрдэмшилгээний ахлах ажилтан доктор Майкл Дентон хэлэхдээ биологийн шинжлэх ухааны бүхий л баримт нотлохоо нь нэгэн чухал теоремыг баталдаг. Сансар окторгүй бүхэлд амьдралыг хүн төрлөختнийг л хамгийн гол зорилгоо болгон бүтээгдсэн ба бүхий л юмс үзэгдэл уг зорилгод чиглэн оршдог бөгөөд бодит байдлын бүхэл тал нь энэ голомт баримт дээр л утга нь олдож тайлбарлагдана хэмээн дүгнжээ. Харин үүнээс хэдэн мянган жилийн өмнө Библиэд энэ тухай яг адилхан зүйлийг бичсэн байна. Исая номын 45:18 дээр Бурхан дэлхийн ертөнцийг бүтээсэн. Тэрээр энэ дэлхийн ертөнцийг хоосон байхаар бус харин амьтан ургамал амьдран оршихоор бүтээсэн юм гэж. Өөрөөр хэлбэл юу гэж хэлж байна гэвэл өнөөдөр энэ дэлхий дээр 100 биллион орчим галакси оршдог гэж ярьд. 100 биллион орчим галакси. Өөрөөр хэлбэл тийм их тооны одод нэг галаксид хичнээн од байгаа нь ч бүү мэд тийм ээ. Одоо ингээд оддыг тоолвол тэгвэл энэ олон од, энэ олон галакси юуны төлөө оршиж байна гэвэл ерөөсөө энэ дэлхий дээр бидний амьдарч байгаа энэ дэлхий дээр амьдрал байлгахын тулд л оршин байдаг гэж хэлж байна. Энэ 100 биллион галакси энэ олон одууд, тоо томшгүй олон одууд, энэ гариг ертөнц юуны төлөө оршиж байна гэвэл энэ бидний амьдарч байгаа жижигхэн дэлхий дээр л амьдралыг оршин байлгахын тулд л оршдог гэсэн үг. Өнөөдөр хүн төрлөختөө ингээд аль нэг газар өөр гариг байгаа бах, тэнд өөр хүмүүс байгаа бах гэж зөндөө ярьж, хайж, төлөвлөж хайдаг. Тэгвэл бид нар эндээс юу гэж харж байгааг бол тэнд байхгүй. Ерөөсөө энэ бүх однууд, энэ бүх гариг ертөнц, энэ бүх галакси энэ дэлхий дээр л амьдрал байлгахын тулд оршиж байгаа. Энэ олон гаригуудын таталцлын хүч нь дэлхий нар хоёрын хоорондын харилцааг, хоорондын зайг яг төгс байрлал дээр аваач тавьсан. Дэлхийн нартай өнөөдрийнхоос арай илүү ойрхон байвал амьдрал оршин байхын аргагүй халуун болно. Дэлхий нараас арай жоохон хол байх юм бол амьдрал байхын аргагүй хүйтэн болно. Дэлхий тэнхлэгээ тоорч иргэдэггүй байсан бол дэлхий яг нэг чигээрээ байдаг байсан бол нэг тал дээр нь амьдрал байхын аргагүй хуухлагдаад нарны халуунд нөгөө талд нь цул мөс байх байсан. Өөрөөр хэлбэл энэ дэлхий дээр амьдрал оршин тогтнохын тулд одоо хүн төрлөختөө өнөөдөр шинээр нэг дэлхий бүтээе гэвэл бид нар дор хаяж 100 биллион галакси байж ээж дэлхийн нар энэ бусд одон гаригуудын байрлалыг яг дэлхий дээр амьдрал байхад тохирсон тийм л нөхцөл байдалд аваачна гэсэн үг. Тэгээ энэ дээр хэлж байна. Бурхан эмх замбраагүй нэгэн биш бөгөөд тэр бүх зүйлийг маш нарийн төлөвлөдөг гэж. Өнөөдөр шинжлэх ухаанууд одоо дэлхийн ертөнцийг судалдаг. Бид нар бүгд физик, хими хичээлүүд, математикийн хичээл эдгээр үздэг. Тэгээ ерөөсөө энэ бүгд юуны төлөө хийгддэг вэ гэвэл энэ дэлхий дээр энэ байгальд оршин байгаа хуулиудыг судалдаг. Зарчмуудыг судалж тэндээс тэнд байгаа хуулиудыг л гаргаж ирдэг. Түүнийгээ бид нар математик хэлээр л илэрхийлдэг. Шинжлэх ухаан гэдэг ерөөсөө шинэ юм судлаад байгаа юм биш. Энэ ертөнцийн дээрх амьдралын оршин байгаа энэ зүй тогтлуудын хоорондын хамаарлыг л судалж байгаа.
Энэ бүгд хичнээн нарийн шинжлэх ухааны судалгаа гарч ирж ин төдий ч нэ энэ нь юу гэсэн үг вэ? Энэ ертөнцид дээрх нь Бурхны бүтээсэн энэ амьдрал ямар нарийн тогтолцоотой, ямар нарийн хоорондын хамааралтай байхаар бүтээгдсэн бэ гэдгийг л олж харж байна гэсэн үг. Бид нар ерөөсө Бурхны бүтээсэн ертөнцид дээрх амьдрал оршиход хэрэгтэй зарчмуудыг л хоорондын хамаарлуудыг л судалж байгаа юм. Тэгээ түүнийгээ бид нар математик хэлээр л илэрхийлдэг. Үнийг л бид нар шинжлэх ухаан гэж нэрлэдэг. Энд ямар ч тийм одоо нууцгай хэцүү ойлгомжгүй зүйл гэж ерөөсөө байхгүй. Тэгээд өөрөөр хэлбэл энэ бүх ертөнц энэ жижигхэн дэлхий дээр амьдрал байхын тулд тэгвэл энэ дэлхий дээр байгаа энэ бүх амьдрал нь юуны төлөө бүтээгдсэн бэ гэхэл ерөөсөө хүмүүс бидний төлөө л бүтээгдсэн. Би одоо ингээд заримдаа манай одоо буддист ийм найз майзуудтай ингээд би ярьдаг тийм ээ. Би ярьж байгаад хэлдэг байхгүй. Одоо ингээд манай Монголын одоо буддист хүмүүс хэлнэ л дээ. Одоо ингээд манай буддизм бол ер нь одоо байгальд айгүй ээлтэй тийм ээ. Өөрөөр хэлбэл бид нар одоо байгалийн айгүй дээдэлтэй гэднэр гэл тийм. Тэгээ би юу гэж хэлдэг гэхэлэргүй. Бид нар ерөнхийдөө бол ингээд өөрөөсөө байгалийнхаа дор уруулаад байд юм аа. Одоо ингээд нэг уул байлаа гэхлээр энэ ууланд одоо нэг юм уулыг одоо нэг сахиус байгаа. Тэгээ энэ сахиусыг нь одоо бид нар аргаднаа гэдэл уул харахлаараа дээр нь овоо босгоод тэгэл одоо тэр сахиусыг нь л одоо хахуулдах гэдэг юм уу, идэ мэдээ өргөөд эсвэл тэгээ сүулдэ одоо бүр ингээд идэ будаач болсон шүү дээ. Тэр одоо босгосон овоон дээр нэг чулууж хаяад энэ зүүн би Монгол очсон ч хүмүүс нэг шинэ юм нэмэгдсэн байна. Будаа их цацдаг бол. Нөгөө овоон дээр гараад зүгээр тал тийшээ будаа цацаа. Будаа нь урахгүй шүү дээ уг нь. Гэхдээ яг ер нь бол нэг одоо санаа нь бол тэр уул овооны эзэн сахиусыг нэг өргөөд тэгснээр одоо ингээд би таныг хүндэлж чинь шүү, дээдлж чинь шүү гэж ойлгуулад тэгэхээр одоо тэр одоо уул овооны сахиус нь надад уурлахгүй, надад жоохон ээлтэй хандахыг л одоо тийм л оролддог шүү дээ. Ерөөсө бүх санаа нь ийм л зүйлийг хийгээд байна. Тэгээ өөрөөр хэлбэл буддизмээс үндэслээд ертөнцийг харж байгаа үзэл маань ямар төвшөнд яваад байна гэхлээр бид нар энэ дэлхийн ертөнц бол биднээс дээгүүр юм. Тэгвэл Библи дөнгөж нэгээд яадаг гэвэл Бурхан энэ ертөнцийг бүтээгээд дээр нь байгаа бүх амьтдыг бүтээгээд тэгээд хүнд хэлж байгаа. Энэ бүгдийг чамд өглөө. Чи энэ бүгдийг захирнаа. Тэгэнгүүт өнөөдөр одоо энэ Библи уншаад өссөн Кристиан энэ орчноос гарч ирж байгаа энэ сэтгэлгээ бол юу гэж хардаг гэхэлэр энэ уул ус овоо одоо ийм юм тагтахгүй, шүтдэггүй. Амтнаас айдаггүй. Тэ? Яагаад гэвэл анханасаа юу гэж ойлгож байна гэхэлэр би энэ ертөнцийн эзэн. Энэ бүгдийг Бурхан надад хэрэглүүлэхээр намайг эднээс дээгүүр байхаар өгсөн юм аа гэдэг энэ сэтгэлгээн дээр л өсөж байгаа хүмүүс байхгүй. Тийм учраас өнөөдөр ерөөсөө тэр байгалийн баялгаач ашиглаж чаддаг тийм ээ энэ ертөнцийн одоо энэ зүйлсүүдээ ч хэрэгжилж мэддэг. Тэр амтан хараад л одоо уул ус дахиад л шүтээд л тийм ээ одоо ингээд айгаад л аргадаад л тийм ойлголт ерөөсөө энэ Кристиан хүмүүст байдаггүй. Энэ ертөнцийн энэ одоо манай Монголд бүгдээрээ буддист биш ч гэсэн Монгол сэтгэлгээ нь буддист философи нэвт шингэсэн байдаг. Яг түүнтэй ижилхэн энэ барууны ертөнцид бүгдээрээ Кристиан биш ч гэсэн Библи дээрээс үндэслээд Кристиан сэтгэлгээ энэ хүмүүсийн өдөр тутмын амьдралын сэтгэлгээнд нэвт шингэсэн байдаг. Тийм учраас энэ хүмүүсийн хувьд ерөөсөө энэ байгаль ертөнц амьтад эднэр бол ерөөсөө тэр биднээс дээгүүр биш. Бид нар энийг өмнө мөргөх ёсгүй. Тэ одоо ингээл энтгэхт үхрд мөрөгдөг гэж байна шүү дээ. Энэ юмнууд тийм ээ тэгээ одоо манай Монголын тэр гал мал дахиад л энэ мэн юмнууд бол ер нь яг үнэндээ энэ Кристиан одоо сэтгэлгээн дээр өссөн хүмүүсийн хувьд айгүй зэрлэг бүдүүлэг харанхуул харагддаг зүйлс. Би нэг одоо нэг Монголын нэг нэлээд одоо төрийн албаны хүн ирсэн бат би хэлсэн байхгүй. Бид нар одоо ингээл гадны зочид ирэхлээр л наадам маадмын нээлтээр гал мал шатаагаад л бөөмөө гаргаж ирээд л тэгэл бид нар тэрийгэ харуулад эднэр өстө амар бид нарыг амар шүтж байгаа байх та гэж бодоод байдаг юм аа. Яг үнэндээ энэ барууны энэ одоо Кристиан энэ гарал одоо сэтгэлгээнтэй хүмүүсийн хувьд эн чинь айгүй тийм харанхуй ийм л одоо сэтгэлгээтэй харагддгийн штэ. Бид нар тэрүүгээр бол ер нь одоо ингээ бахархаад тэр одоо гал мал бөөмөө гаргаж ирээд л тэгээд л одоо энэнийг бид нар манай монголчууд гомс сүрхэн шүү гэж харуулах гэдэг бол бид нар ер нь бол эсэргээр өөрсдийгөө бид нар одоо ингээд нөгөө
Африкийн нэг одоо үндэстнүүдээр очиод Африкийн нөгөөдүүл нь ингээл нэг шалтан нүцгэн бүжиглээд тэгснэ энэ нь одоо энэ ертөнцийг яаж байгаа ингээл янз бүрийн Африкийн багууд байдаг штэ. Тэр мэрийгээ шүтээд байгааг харуул бид нар гом сайхан харах гаруудаа гэж бодсон штэ. Тэгвэл бид нар яг үнэндээ тэднэрт ингэж л харагддаг юм шүү гэд би хэлжээс. Энэ бүх зүйлс хаанаас гарч ирж байна вэ гэвэл ерөөсөө энэ ертөнц энэ бүх хорвоо ертөнц оршин байгаа шалтгаан нь энэ дэлхий юм аа. Энэ дэлхий дээр амьдралыг боломжтой болгохын тулд тэгвэл энэ дэлхий дээрх амьдралыг бурхан юуны төлөө боломжтой хүний төлөө. Тэгээд дээр нь амьдрах хүн нэг бүрийг бурхан өөрөө төлөвлөж байгаа авчирсан гэсэн. Та бидний төлөө бурхан энэ бүгдийг хийсэн гэсэн. Бурхан яагаад энэ бүгдийг бүтээсэн юм бэ? Бидэнд хүн төрлөختөнд зориулан дэлхийн ертөнцийг бүтээхийн тулд юуны учир энэ их ажлыг хийх болов? Учир нь тэрээр хайрын бурхан юм аа. Энэ төрлийн хайрыг ойлгож ухаарахад хэцүү боловч энэ хайр нь туйлаас найдвартай юм. Та бол бурхнаар хайрлагдахын тулд бүтээгдсэн онцгой бүтээл нь. Бурхан таныг хайрлахын тулд бүтээсэн. Та энэхүү үнэн дээр суурлуулан амьдралаа босгох ёстой. Библиэд бурханд хайр байдаг гэж биш, харин бурхан бол хайр гэж бичсэн. Тэр өөрөө хайр юм. Хайр бол түүний мөн чанар юм. Эцэг хүү ариун сүнсний гурвалд хамгийн төгс хайр байх учраас бурхан таныг бүтээх хэрэгцээ байгаагүй. Бурхан ганцаардсан учраас таныг бүтээсэн юм биш. Харин өөрийн хайраар хайрлахын тулд таныг бүтээсэн. Бурхан хэлэхдээ Исаи номын 46-гийн 3-аас 4-т би чамайг мэдлэхээс чинь эхлээд авч яваа. Чамайг хөгшин болсон ч би чамд санаа тавьсан хэвээрээ байх болно. Чиний үс бууралдсан ч би чамайг харж хандсаар байна. Би чамайг бүтээсэн. Би чамайг харж хандах болно гэжээ. Энэ ертөнцийг бий болгоод энэ ертөнцээр та биднийг авчирсан шалтгаан нь хайрлахын тулд юм. Тэгэхээр энэ нэг тайлбарлахад аягүй хэцүү л дээ. Тэгэхээр би зүгээр хамгийн энгийн жишээ авъя. Та нарын хүүхдүүдийг та нар ер нь яах гэж төрүүлдэг вэ? Одоо би ингэж бодож ирсэн нь заавал хүүхдтэй болёо. Эрэгтэй хүүхдтэй болоо сайхан ажиллаа хийлгэн, ус мусаа ахуулна, морь малаа сургуулна. Ерөөсөө нэг эрэгтэй хүүхдтэй бол би нэг ажил хийх гээд өөртөө ашиглах гээд хүүхдтэй болёо. Эсвэл нэг охинтой болчихъя, охиноороо хоол ундаа хийлгээд нэг өөрөө нэг сайхан амраад хэвтий идэр гэж эцэг их хүүхдэд төрүүлдэг хүн гэж байхгүй шүү дээ. Хүүхэд төрлөө. Хүүхэд бол таны бүх хайрыг хүлээж авдаг ганц хүн л болдог. Энэ бурхны энэ ертөнцийг бүтээгээд та биднийг хайрлаж байгааг яг хамгийн ойрхоноор 100% биш л дээ. Дүрсэлж чадах зүйл бол яг та бидний хүүхэд юм. Бид нар энэ хүүхдүүдийг хэрэглэн, ашиглан, зарна, зарцлан энэ хүүхэдтэй болж байгаад нэг сайхан ашиглчихъя адэр гэж ерөөсөө хизээч тэгж бид нар бодож төрүүлдэггүй. Бид нар хүүхэд төрлөө тэр хүүхдийн төлөө бид нар бүхнээ зориулдаг. Эцэг их хамаг залуунаас унтах нойр, амрах цаг, өөртөө зориулах тийм ойлгоц байхгүй. Та хүүхэдтэй боллоо. Өөрт байгаа бүх юмаа хүүхэдтэй л зориулдаг. Идэх хоолны хамгийн дээж нь гадуур яваад 5-3 төгрөгтэй болоход хамгийн дөрөв хүүхэдтэй юу авч өгөх вэ? Энэ хайр, энэ сэтгэл бол яг бурхны та биднийг бүтээсэн энэ хайрыг л хамгийн жоохон ойрхон дүрсэлж чадах хайр бол ерөөсөө л энэ юм. Бурхан та биднийг яг өөрийн хүүхэд шиг хайрлахын тулд л энэ ертөнцид ирүүлсэн гэсэн. Өнөөдөр таныг намайг хараад бурхан энэ яасан хөгшин хүн бэ гэж хизээч хардаг. Бурханы хувьд таны хүүхэд царай муутай байсан ч, өндөрч байсан, намч байсан, ааш муудаач байсан, бүтэлтэйч байсан, бүтлгүүч байсан. Таны зүрх сэтгэлд баяр хөөр авчирдаг. Таныг хамаг бүхнээ зориулдаг. Хамгийн хайртай зүйл чинь таны хүүхдэл байдаг. Тэгвэл бурханы хувьд та бид нар яг нэг нэгээрээ яг тэр бурханы цорын ганц хүүхэд шиг нь тэгж хайрлагддаг гэсэн үг. Өнөөдөр би бүтэлтэй бүтлгүй явна. Надад сайн муу янз бүрийн зан гарна. Хүнээс гардаг бүх л зан гарна. Хуваа хичээн, нэр төрн дурлан, өөдгүү зан гаргана, талархалгүй байна. Бурхан та өөрийнхөө хүүхдээс ч гэсэн миний хүүхд байна. Миний хүүхдээс ч гэсэн тийм ээ. Хүнээс гардаг бүх л зан гардаг. Тэрийг би хараад энэ муу өстө хуваа хичээсэн зөвүүн бацаа шүү гэдэг бодол миний дотор хизээш төрдөг. Би харин ч хүүхдээ хараад яг миний хүүхд
энэ дээр айгүй хувийн хичээж гин, энэ дээр залхуурч гин, энэ дээр өөдгүү зан гаргаж гин гэдгийг би хардаг. Гэхдээ тэр нь миний дотор дургуутсах ямар ч тийм дургуутсал төрүүлдэггүй. Би хараад миний хүүхэд байгаамаа. Ингэж байгаа гайгүй болноо. Явандаа зүгээр болноо. Миний хүүхэд бол миний хувьд ямар ч муухай зүйл үлдээд миний дургуутслыг төрүүлдэггүй. Ямар ч муухай зүйл хийсэн байсан би хүүхдээ хараад энэ мөг ерөөсөө би өөрөө хүүхэд биш болголоо. Энэтэй би дахиж харьцахгүй гэдэг тийм бодол миний дотор хизээш төрөхгүй. Тэгвэл яг түүнтэй ижилхэн Бурхан намайг тэгж хайрладаг гэсэн. Миний сайхан муухай зан, миний бүтэлтэй бүтлгүй байдал, миний өөрт нь үнэнч биш байгаа, хайртай хайргүй байгаа. Би Бурханд өнөөдөр амлаад маргааш амлалтаа би хугаллаач гэсэн Бурхан намайг хараад надад өшөрхөөд намайг шийтгэх хүсэл төрдөг. Бурхан намайг инэрдэг гэсэн. Бурхан намайг 7 дахин 70 дахин уучилдаг. Намайг үргэлж өнгөрөөдөг. Намайг эрхлүүлдэг. Миний хамгийн өчүүхэн хэрэгцээ ч гэсэн ерөөн хангадаг. Намайг даарчих вэ, өвдчих вэ, ядарчих вэ гэж гардаг. Ийм хайраар Бурхан биднийг хайрладаг юм аа. Исая 46-гийн 3-аас 4 дээр би чамайг мэдлэхээс чинь эхлээд авч явж байгаа. Би чамайг хөгшин болсон ч би чамд санаа тавьсан хэвээр байх болно. Чиний үс бууралтсан ч би чамайг харж хандсаар л байна. Би чамайг бүтээсэн. Би чамайг харж хандах болно. Та бид нар өнөөдөр эрүүл саруул амьдарч байна. Өнөөдөр биднэрт орох орон байна, идэх хоол байна, өмсөх хувцас байна, унах унаа байна. Энэ бүгд та бид нар сайн учраас, мундаг учраас бид нар өөрсдийн чадлаар олж аваад байгаа юм биш ээ. Бурхан ивээсэн учраас энэ бүгд та биднэрт байгаа юм. Бурхан надад хайртай учраас энэ бүгд өгөгдөж байгаа юм. Монгол хэлэнд нэг ийм үг байдаг шүү дээ. Одоо ингээд бүр ажил төрөл нь бүтэхгүй, юунч бүтэхгүй явж байгаа хүнийг хараад юу гэж хэлдэг вэ? Тэнгэр нь хайсан, заяа нь хайсан гэж загнадаг, хэлдэг. Тэр чинь юу гэж хэлж байгаа юм гэхээр таны дээрээс ингээд нэг тэнгэр нь хараад яваад байвал таны зүйлс бүтэлтэй, тийм ээ? Таны амьдрал ингээ хэвэн явдаг юм аа. Тэр хардаг зүйлс чинь таныг хайчих юм бол таны ерөөсөө юу ч бүтэхгүй, таны ерөөсөө одоо ингээд эрүүл мэнд чинь унаад, ажил төрөл чинь унаад, нөгөө бүтээн босгосон амьдрал чинь нураад унцдаг гэсэн ойлголт байна. Тэгвэл өнөөдөр та магадгүй ажил хийгээд олсон ажлаараа орлого болоод сайхан амьдарч байгаа баха уу? Тэгэхдээ энэ бол таны хүч биш шүү. 100% таны хүч хизээч биш. Бурхан ивээсж байгаа учраас л танд тэр ажил байгаа юм. Бурхан ивээж байгаа учраас танд өнөөдөр эрүүл мэнд байгаа юм. Бурхан ивээж байгаа учраас таны үр хүүхэд чи өнөөдөр эрүүл саруул байгаа юм. Бурхан ивээж байгаа учраас та эрүүл саруул инээмсэглэж сэрж байгаа юм. Бурхан хүсэж байгаа учраас л үүнийг бид нар дандаа санаж байх ёстой. Бурхан ивээж, Бурхан та биднийг өөрийн гарын алган дээр авчив. Би одоо нас хөгсрөх тусам үнэхээр одоо үнийг би олонтоо үнэхээр ясандаа толтлоо ойлгох. Одоо энэ номны судлалд оролцож байгаа хүмүүс би урдлынхын хүмүүст ч гэсэн бид нар хэлж байгаа тийм ээ. Би өглөө болгон Бурхан хандаж талархан залбирцгааж байя гэд. Тэгээ би эхлээд Бурхан талархаад залбираад Бурхан минь та намайг ивээж агаад эрүүл саруул байлгаж агаад та надаа ингээд сайн ихнэр өгсөн, сайн хүүхэд өгсөн. Та надад өнөөдөр амьдрах орон гэр өгж гин, идэх хоол, өмсөх хувцас, унах унаа, хэрэглэх мөнгө төгрөг. Та надад өнөөдөр ингээ өдөр болгон босоод эрүүл саруул амьдраад явах нь амьдрах сайхан өдөр, сар, он жилүүдийг та өгч байгаа танд талархъя гэд. Тэгээ би ингээд талархаж залбирч хагаад Бурхан минь уучлаарай гэд. Өөрөө ирэхгүй талархчихсан. Бурхан минь намайг уучлаарай. Би танд ерөөсөө итгэмжтэй биш, тэ. Би танд дандаа талархаж чаддаггүй. Би давруу таныг хайрлж өгсөн юмнуудыг би хайрлж чаддаггүй. Таны өмнө би хариуцлагатай байж чаддаггүй. Намайг уучлаарай. Та бид нар Бурханы гарын алган дээр оршин. Бурханы хувьд та бид нар яг таны цорын ганц хүүхэд чиг тийм үнэтэй, цэнтэй. Үүнийг бид нар үргэлж санаж байх ёстой юм аа. Цааш нь хэрвээ Бурхан байхгүй гэж бодвол бид орчлон ертөнцийн огт санамсаргүй тохиолдол байсан. Бурхан байхгүй гэж үзвэл амьдралд ямар ч зориг, утга учир, ач холбогдол үгүй байх тул та энэ номыг уншихаа зогсоож болно. Бурхан байхгүй гэж үзвэл зөв болон буруу гэж байхгүй. Таны энэ дэлхий дээр амьдрах цөөн жилүүдээс цааш итгэл найдвар гэж үгүй байсан. Ерөөсөө энэ ертөнцийн Бурхан байхгүй гэд бид нар итгэх юм бол үзэх юм бол яг үнэндээ ямар ч утга учир
зориг байхгүй бол өнөөдөр би хэлж байна. Би хүүхдээ өсгөж байгаа. Намайг маргаашийн ертөнцөөс явхад хэдхэн жил л миний хүүхэд намайг санана. Тэгэл мартна. Миний хүүхдийн хүүхэд намайг мэдэгчгүй. Тэрнээс хойш үе нь мэдэгчгүй. Миний энэ амьдралдаа золиослж байгаа бүхэн ямар ч үр дүнгүй мэд. Хэрвээ бурхан байхгүй гэвэл хүний амьдралд өөрт нь утга учир байх. Бид нар нэлээд нь коммунист нийгэмд амьдарч үзсэн. Коммунист нийгэм, фашист үзэл санаа бол бурхан байхгүй гэдэг үзэлтээр үндэслэсэн нийгмүүд юм а. Өөрөөр хэлбэл бурхан байхгүй гэвэл хүн бол нэг төрлийн амьтан болно. Хэрвээ нэг төрлийн амьтан юм бол сайн үйлдвэр, муу үйлдвэрийн амьтан гэж байна. Одоо малчин хүмүүс мэдэн шүү дээ. Зарим одоо үнэ бол айгүй үржилсэн юм сайтай. Одоо ингээд айгүй олон литр сүү гаргана. Зарим нь бүр сүү байхгүй. 1-2 литр сүү гаргана. Тэ? Тэгэхээр чин таны хувьд одоо хараад энэ одоо их сүү гаргадаг энүүнийг л авч үлдээ. Энэ одоо бараг сүүгүй болцсон. Энийг алаад идчихээ гэж шийддэг үстэй. Тэгвэл бурхан байхгүй гэвэл хүн төрлөختөн бол нэгэн төрлийн амьтан. Нэгэн төрлийн амьтан байх юм бол сайн амьтан, сайн төрлийн амьтан, сайн ашигтай төрлийн амьтан, ашиггүй төрлийн амьтан гэж бий болно. Тэгэхээр фашист үзэл санаа бол юун дээр үндэслэсэн гэхэлэр энэ хүн төрлөختөн чинь бүгдээрээ амьтан юм аа одоо тийм ээ. Амьтан сармагчангаас гаралтай шүү дээ. За сармагчангаас гаралтай юм бол энэ дотор сайн үйлдвэрийн амьтад байгаа. Одоо өөрөөр хэлбэл одоо фашистууд юу гэж үтсэн гэхэлэр айрывчуд болвол хамгийн сайн үйлдвэрх юм аа. Яагаад гэвэл өнгөрсөн соёл иргэншлийн турш одоо германчууд, айрын үндэстнгүүд энэ хүн төрлөختөнд хамгийн олон нээлт авчирсан. Хамгийн том бүтээн байгуулалтуудыг хийсэн. Тийм ээ? Өөрөөр хэлбэл одоо сайн үйлдвэрийн ашигтай амьтад байх нь. За тэгээд еврейчүүд ингээд цаашаа яваад Аз маазууд бид нар дээр яваад очихлаар ямар гаргалгаа гаргаж ийн гэхэлэр эдгээр хүн төрлөختөнд эдгээр бол юусэн муу төрлийн амьтад. Ягаад гэвэл хүн төрлөختөнд ямар ч шин юм бүтээж авчираагүй. Бид нар одоо Чингис хааныгаа магтаалаа. Чингис хааныг германчууд юу гэж харж байгаа гэхэлэр эдгээр бол ерөөсөө зэрлэг бүдүүлэгчүүд юм аа. Хүн төрлөختний бүтээсэн соёл иргэншлийг нураадаг, устгадаг, байхгүй болгодог. Манай одоо Чингис хааны байлдан дагуултын үеэр болсон үйл явдал шүү дээ. Одоо арабууд тэр үед арабын ертөнц хамгийн чирхэг тийм ээ. Тэр одоо Багдад хотод алтан номын сан гэж байсан гэж. Тэр үеийн соёл иргэншил эрдэм мэдлэгийн хамгийн дээд нь тэр алтан номын сан гэдэгт хадгалагдаж байсан. Монголчууд бид нар эзлээд яасан гэхэлэр тэр бүх номыг нь далаа руу хийцэн. Тэгээд өөрөөр хэлбэл одоо зөвхөн өнөөдөр арабын ертөнц юу гэж үздэг гэхэлэр тэр үйлдэлээс болж арабын ертөнц хүн төрлөختний соёл иргэншил хэдэн зуун жилээр ухарсан гэж үздэг. Тэгэхээр өөрөөр хэлбэл тэр одоо фашист үзлийн үднээс яаж гинэ эдгээр бол ерөөсөө шинийн бүтээдэггүй, хийдэггүй, харин ч бүр бүтээсэн юмыг устгах, хэрэглэн тийм ээ, нураадаг. Тэгэхээр эднэрийг одоо устгах хэрэгтэй гэдэг фашист үзэл бол тэгж устгасан. Коммунист үзэл эсрэгээр бас л бурхангүй нэг төрлийн амьтан шүү дээ. Тэгэнгүүт сайн төрлийн амьтан нь ангиараа одоо пролетар анги бол баялаг бүтээдэг, ажил хийдэг сайн анги юм аа. Капиталистууд, феодлууд бол ерөөсөө баялаг бүтээдэггүй хүн төрлөختнийг одоо сорж мүлжиж байдаг муусан одоо нэгс бөөс хуурснууд юм аа. Тэднэргээ устгах. Өөрөөр хэлбэл бурхан байхгүй гэж үздэг үзэлдээр бий хүн төрлөختний өөрсдийнх нь бий болгосон нийгмүүд нь фашист нийгэм, коммунист нийгэм. Үүгээр дамжиж яваад өнөөдөр хүн төрлөختөн нэг зүйл сурсан. Дахиж коммунист нам энэ фашист намыг хууль ёсныг гэж юусоо зөвшөөрөхгүй. Энэ үзэл санаа бид нар хамгийн түрүүн бүр баг дээр нь жадлан эсэргүүцэх ёстой гэдэг. Энэ зүйлийг хүн төрлөختөд суралцсан. Ягаад гэвэл энэ бол хүнийг хүн бурхан бүтээгээгүй. Энэ бол зөвхөн хүнийг нэг төрлийн амьтан гэж үздэг үзлээс үүсгэсэн хүмүүсийн бий болгосон философи, хүмүүсийн бий болгосон нийгэм юм. Цааш нь гэвч таныг тодорхой зорилгын төлөө бүтээсэн бурхан байгаа бөгөөд таны амьдралч гүн гүнзгий утга учиртай. Бид зөвхөн бурханыг л үндэс суур болгож байж сая амьдралынхаа зорилго утга учраа мэдэж чаднаа. Ром 12-ын 3-т хэлсэнчлэн бид өөрсдийгөө ойлгох ганц зөв зам бол бурхан гэж хэн болохыг тэр бидний төлөө юу хийдгийг мэдэхгүй юм гэсэн. Тэгэхээр өөрөөр хэлбэл би өөрийгөө энэ ертөнцид би юуны төлөө амьдарч байгаа юм? Би яг хэн юм? Би энэ ертөнцид ирчээд би юу хийх ёстой юм?
Би юуг зөв, юуг буруу гэж харах ёстой юм. Би өнөөдөр амьдралдаа би юуг чухал гэж үзэх юм, юуг чухал биш гэж үзэх юм. Энэ сонголтыг би зөвхөн Бурханаас, үгнээс, Бурханы үннээс л хаах ёстой гэсэн. Тэгж байж сая би энэ ертөнцид юуны төлөө амьдарч байгаагаа би олж мэднэ. Тийм ээ? Бид өөрсдийгөө ойлгох ганц зөв зам бол Бурхан гэж хэн болохыг, тэр бидний төлөө юу хийдгийг мэдэх юм. Эндээс л та бидний амьдрах зам эхлэх ёстой юм аа. Russell Calvin бичсэн уг шүлэг дээрх бүгдийг дүгнэн хэлжээ гэж. За нар дэлгэц рүү харж байвал тэр шүлгэний орчуулгыг хараарай. Таны хэн байгаатай нь учир шалтгаантай. Та асар том нарийн төлөвлөгөөний нэг хэсэг. Та бол Бурханы онцгой эрэгтэй эмэгтэй гэж дуудагдах эрдэн мэд төгс өвөрмөц бүтээл билээ. Таны хэрхэн харагдаж байгаатай нь учир шалтгаантай. Бидний Бурхан алдаа гаргадаггүй. Тэр таныг эхийн хөвлөд цогцлоож түүний яг хүсснээр та бүрдсэн билээ. Тэрээр эцэг эхийг тань сонгосон. Танд ямар ч санагдаж байсан гэсэн тэднийг төлөвлөгөөнийхөө дагуу уралсан нь таныг шилдэг бүтээл болгон тэлэхийн тулд ажээ. Үгүй туулсан зовлон тань амар байгаагүй. Өвчин шаналлыг тань тэр мэдрэн үйлсэн. Гэвч тэдгээр зовлон нь зүрх сэтгэлийг тань өөрчлөн өөртөө адил болгохын тулд зөвшөөрөгдсөн. Таны хэн байгаа тань өөрийн шалтгаантай. Та эзний дохиураар хэлбэршүүлэгдсэн. Бурхан байгаа учраас л та энэ төрхөөрөө хайрлагдсан. За ингээд өнөөдөр хичээл дуслаа. Тэгээ бодох сэдв нь би санамсаргүй тохиолдлоор төрөөгүй гэсэн. Өнөөдрийн санах ёстой эсэл нь Исая 44:2 би бол чиний бүтээгч, чи төрхөөсөө ч өмнө миний халамжинд байсан. Өөртөө тавих асуулт Бурхан намайг бусдаас өвөрмөцөөр бүтээсэн байхад би өөрийн мөн төрх гарал үүсэл болон гадаа төрхнөөс юуг нь хүлээж авч чадахгүй байгаа билээ. За баярлалаа. Тэгээ өнөөдрийн хичээл дууслаа.